Сонгон хайрхан дүүргэн 43 хороотой 2023 оны статистик мэдээлэлээр 95 мянган өрх нийт 341 мянган хүн амтай хэмээн бүртгэгджээ. Гэвч орон нутгийн шилжилтээ дагаад төр оршин суугч жил ирэх бүр нэмэгдэж, тэр хэрээр хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар хүүхдийн эрхийг гэр бүлийн орчинд эцэгийг асран хамгаалагч, сургуулийн орчинд багш сургуулийн ажилтан, бусад орчинд хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага хуулийн этгээд эрх үүргээ хэрэгжүүлэх замаар тус тус хамгаалж ажиллах ёстой юм а. Хүүхэд алга болчлоо л эрэл зохион байгууллаа олчлоо л тэгээд зарим нэг нь бас харамсалтай байдлаар төгсөж байгаа л харагдах юм л да. Энд бол эцэг их гаргалзан дэмжигч нарын бас хариуцлагагүйгээс бол ихэнх нь нөлөөлж байгаа. Бас нөгөө талаасаа энэ төрийн бодлого зохицуулалт хүүхдээ харж хандах хүнгүй, хүүхдээ хараад ажил хийгээд цалин орлоготой байж амьдрах боломж нөхцөл байхгүй. Энэс шалтгаалаад 10% хүүхдээ одоо эзгүй орхиж байгаа шүү дээ. Аль нэгэн арай томоор нь толгойлуулаад гэртээ орхиж байгаа. Хүүхдийн ер нь үл хайхрах хүчирхийлэл айгүй их өртдөг. За эцэгчүүд маань хүүхдэд анхаарал халамж айгүй сул тавьдаг. Хичээл сургуульд нь явуулахгүй завсардуулах ч юм уу бангийн хөвт хичээл таслалт гэдэг зүйл айгүй их гардаг.